Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр та бүхэнд хоёр багны мэдээллийг харьцуулаад байгаа үед байна гэсэн үр дүнг буюу оюун гэдэг нэр бидний хайх текстэнд давхцаж байгаа учраас байна гэсэн үр дүнг болдоо гэсэн нэр бидний хайх утганд байхгүй тул байхгүй гэсэн мэдээллийг текстэн байдлаар хэрхэн гарах вэ гэдгийг хийж үзүүлье. Үүний тулд нэгдүгээрт матч гэсэн томьёог ашиглана. Матч гэдэг маань тухайн утгыг тухайн үндсэн дата мэдээлэл дотроос хайна. Ямар төрлөөрөө гэхээр яг ижил утгаар хай гэсэн томьёог очиж төхөд 4 гэсэн үр дүн гарч ирж байна. Юу гэсэн үг гэхээр оюун гэдэг нэр маань нэрс дотор 4 дахь утга юм байх нэ. Томьёогоо доошоо уулна гэж үзвэл 3 болон 13 дээр долларын тэмдэг тавина. Ингэснээр томьёог доошоо уулахад үндсэн дата мэдээлэл маань хөдөлгөхгүй гэсэн үг. Үндсэндээ 4 мэдээлэл маань байна. Давхцахгүй байна гэсэн үр дүнгууд харж болж байна. Үүний дараа is number гэсэн томьёог ашиглаад тоо мөн үү биш үү гэдгийг шалгаад үзчих болно. Тоо мэдээлэл дээр бол үнэн, тоо мэдээлэл биш тохиолдолд false гэсэн утгууд гарч ирдэг. Магадгүй энийг энэ томьёогоос ашиглаж болно эсрэгээр нь. Хэрвээ үнэн бол хутлаа. Үнэн бол байна. Хутлаа байхгүй гэсэн текстийг гаргана гэсэн if томьёог бичжээ. Текст мэдээллийг бичгэд нэг анхаарах зүйл тодорхойлох цэг авч байгааг та бүхэн анзаарж байгаа. Томьёогоо доошоо уулъя. Эхний хоёр утга бол байна. 3 дахь үгийн утга буюу болдоо гэдэг утга бол хайхад байхгүй байна. Цэцэг бат бол байна. Шалгаад үзье. Саруул гэж бичээд үзэхэд байна гэсэн үр дүнг гарч ирнэ. Дараах томьёонуудаа нэгтгэл хийгээд нэг томьёонд оруулъя. If this number халтаалаа таслал хоол 2 цаг нэг бай. Байхгүй. Үр дүнгуудыг орууллаа. Томьёого доошоо оруулъя. Та бүхэн харж байгаах 5 мэдээлэл маань байна. Болдоо болон хос мэдээллүүд нь бол байхгүй гэсэн текстүүд гарч ирж байна. Томьёоны задаргааг үзүүлье.
D3. Окей. Эдгээр тухайн томьёог бичээд томьёогоо доошоо оруулахад тухайн үр дүнгууд гарах нэ. Анхаарал тавьсанд баярлалаа.